Зүсийн ерөнхий командлагч маань ирж танилцж байгаа явдалд бид туулыг сэтгэл хангалуун байна. Зэвсгэж өчний жанжин штабын дарга бригадын генерал Довчин сүрэнгийн ган зэрэгт хошуулж генерал цол олгосуга зарлиг уулгасан Монгол улсын ерөнхийлөгч Алтмаагийн Баттулга бид нэгэн тэмдэглэлт үйл явдлын гэрж болж байгаа нь юу гэхээр монголчууд бид түүхэндээ анхудаа 400 гаруй километр төмөр замыг барих ажлыг энэ оны 5 сард эхлүүлсэн. Ингээд үйл ажиллагаа идэвхтэй явж байна. Энэ одоо ажлын фронт дээр 3 дахь удаага яаж нөхцөл байдалтай танилцж байгааг та бүхэн мэдж байгаа. Ингээд зөвхөн жанжин штабын байлдаг шахалтлагч офицерууд та бүхэнд амжилт хүсье. За мэдээж ажил анхудаа гэж хэлж байгааг та бүхэн ойлгосон баг. Монгол улсын нутаг дэвсгэр дээр байдаг 1800 орчим километр төмөр зам буюу одоо Алтан булаг замын үдийн 1100 км төмөр зам, Салаатайгаа нийлээд 1800 байдаг. Энийг 1947-оос 49 онд буюу Наавшкаас Улаанбаатар хүртэлх замыг 2 жилийн хооронд 410 км төмөр замыг Валаасвын гэж нэртэй бас мөн 505 дугаар одоо цэргийн анги бүрэлдэхүүнээр барьж байгуулсан байдаг. Тухайн үеийн шинэ техник технологи бол өнөөдрийнхтэй харьцуулшгүй. Гэхдээ километрийн нь тоо таардаг. Мөн 2 жилийн хугацаанд барьсан байдаг. Улаанбаатараас замын үд хүртэлх мөр замыг 1957-оос 59 оны хооронд мөн барьж байгуулсан байдаг. Өнөөдөр буюу одоо 21-р зуунд та бид нэр 2019 онд энэ зүүн баян зогццээсэн буюу 5 толгойн орд газрын 414 км төмөр замыг барьж байгаамаа. Тэгээ энэ барьж байгаа үйл явцад одоо урам одоо хүч нэмэх зорилгоор ганц зоригт та бүхний өмнө энэ газрын энэ үйл ажиллагаа явуулж байгаа энэ нөхцөл байдалд одоо ирээдүйн ажлын амжилтын төлөө одоо гардуулж өгч байгаамаа. Тэгээд Монгол улсынхаа төлөө зөвтгөнө гэж та бүхний өмнө тангаргалж байна. Ингээд монголчууд энэ төмөр зам ашиглалтанд орсноор өнөөгийн эдийн засгийг бид 3-аас 5 дахин дэлгэх ийм одоо үйл ажиллагаанд гар бие оролцож байгаа та бүхэнд бас дахин баяр хүргье.